Сайн байцгаана уу найзуудаа. Та бүхэнд би өнөөдөр санхүү чирмийнхаа хажуугаар нь уншиж байгаа номоо танилцуулъя. Тэгээд энэ ном маань болохоор EQ буюу харилцааны ур чадварын боловсрол гэдэг нэртэй ном байгаа. Тэгээд энэ номны хамгийн ихний сэдэв буюу зөв мэдлэг гэдэг сэдвийг та хэдэд ярьж өгөх гэсэн юм аа. Тэгээд зөв мэдлэг гэдэг бол харилцан ярианы гол их үүсвэр шүү дээ. Юу гэсэн үг вэ гэхээр бид бүхэн харилцан яриг хүмүүстэй өрнүүлэхдээ үргэлж энэ үгээр эхлүүлдэг. Эхлүүл та хэрвээ энэ үгээр эхлүүлдэг бол эхлүүлж байгаарай. Зөв мэдлэг гэдэг нь ямар үг хэрэглэх вэ гэхээр сайн байна уу, сайн уу гэх ингээд харилцан яриг эхлүүлэхэд хэрэглэгддэг үгнүүдийг зөв мэдлэх үг гэж байгаа хгүй юу. Тэгээд хүмүүс болохоор яадаг вэ гэхээр ингээд чи найзтайгаа ч юм уу ингээд хүнтэй уулзлаа ш. Тэгээ шууд ингээд ярих гэж гол зүйлээ ингээд шууд ярьцдаг. Тэгэхээр тэр нь болохоор буруу ингэж харилцан яриаг өрнүүлж байгаа гэсэн үг байхгүй юу. Юусоо ингээд бие биентэйгээ дасах боломж ч өгөхгүй яг шууд ингээд ярилцах нь л ерөнхийдөө маш буруу тийм харилцан яриа гэж үздэг. Тэгээд зөв харилцан яриа болохоор ингээд сайн уу, сайн байна уу гэж эхэлдэг шүү. Тэгээд энэ сэдв болохоор зөв мэдлэг гэдэг сэдвийн талаар гардаг тийм богинохоо сэдв байлаа. Тэгээд энэ бичлэг маань таалагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй. Баяртай.